За ингээд дараагийн тулаанчид гинэ орж ирж байна да. За баяр баясгалан үнэр жаргал нар одоо гинэ орж ирж байна. За баяр баясгалангийн хувьд бол одоо манай 99 клубын тамирчин байгаа. Тэгэхээр одоо тамирчныхаа тухай Алтан гэрэл ахмад ярих баха. За манай энэ Солоны баяр баясгалан 84 онд төрсэн дээд усралтай цагдаа эрх зүйч мэрэгчлээ. 2002 оноос 2006 он цагдаагийн активыг төгссөн. 2006-аас 2007 онд Хинтээ аймгийн цагдаагийн хэлцэд хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж исэн юм залуу байгаа. 2008 оны 6 дугаар сард цагдаагийн ерхий газрын даргын 2008 оны 287 дугаар тушаалаар цагдаагийн ерхий газрын тусгай хэлцэд бүлгийн ахлах ажилтнаар ажиллаж байгаа юм манай туршлага сайтай албаагч байгаа. Бүхийн чөлөөт бүхийн спортын дэд мастер 2008 онд хүч спорт хорооны чөлөөт бүхийн 85 кг хэмжээнд авраг болж алтан медаль авч ирсэн. Тэрээрэмстэй тэмцэх ажиллагааг зохицуулах зөвлөлөөр зохион байгуулсан 50 ерхий газар нэрмжид тусгай хүчнүүдийн хооронд байгуулсан дунд явуулсан зохион явуулсан тэмцээнд оролцож 3 дугаар ор эзэлжсэн манай асар туршлагатай офицер ажилтан байгаа. За энэ бол биеийн жим бол одоо хас хэрэм 3 кг хэмжээнд тулдаж байгаа тулаанчд байна. За тэгээд энэ баяр баясгалантай тулдаж байгаа тамирчин бол Болд хүрвийн үнэр жаргал үүзэн тал хариуцлагатай хувьцаат компанийн тамирчин 21 настай. За байлдааны самбын улсын аврагын одоо 2007 оны авраг Кудагийн авраг шалгуур бол 2008 онд болсон тэмцээний мөнгөн медальтай, 2009 онд Кудагийн улсын авраг шалгуур тэмцээнээс мөнгөн медалийг хүртэж байсан. 2009 онд MGL1 Чансаа ахвал халц тулааны килограммын ялагч жудогийн спортын мастер золтой хас хэрэм 3 кг хэмжээтэй ийм тулаанч тулдаж байна. Тэгэхээр одоо үнэр жаргал Солоны баяр баясгалан за үнэр жаргал бол Болд хүрвийн үнэр жаргал байгаа. За тэгэхээр энэ тулаанчд бол одоо за энэ одоо боох их ордлогыг за ингэ боочлаа. За үнэр жаргал боох. Үнэр жаргал боох мэхээр бүхээр их сайн барилдаг залуу.